Бүгдэнд өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр энэ бид нар их олон жил гэмтэргийн шалтгаан нөхцөлийг үндсэндээ архиталт, ядуурл, ажилгүйдэл гэдэг нэг гурван малгай толгой одоо энэ нэр томьёонуудаар авч ирсэн. Гэтэл ерөөсөө гэмтрэг үйлдэж байгаа үндсэн шалтгаан нөхцөл буюу тэр хувь хүн лөө чиглэсэн хохирогчийн хүн ам зүүн шинж, гэмтрэг үйлцэх хүний хүн ам зүүн шинж гэдэг л үндсэндээ хаягдчихсан байсан. Тэгэхээр үндсэндээ криминологийн шинжлэх ухаанд суурилсан гэмтрэгийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох арга зүй гэдэг буюу энэ суур судалгаа гэдэг бол үндсэндээ яг энэ төрийн байгууллагын чиглэлээр хийдэг юмуд үндсэндээ орхигдчихсан байсан. За ингээд энэ гэмтрэгийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгээс нийгэм чиглэсэн хоёр том суур судалгаа хийсэн. Нэг нь амиа хорлол та бүхэн мэдж байгаа. За энэ чиглэлээр одоо Монгол улсын хэмжээнд засгийн газрын тогтоол гарах хэмжээний ийм нөлөөллийн бодлогын шинжтэй судалгаа болсон. Дараагийнх нь 18-наас хүрээгүй хүчинт гэмтэргийн судалгаа. Энэ дээр ерөөсө тоон статистик мэдээлэл боловсруулалтаас илүү ямар төрлийн хүн бага насны хүүхдэд харж бэлгийн дурлалыг хангадаг юм бэ? Хоёрдугаарт нь ямар төрлийн хүүхэд энэ гэмтэргийн хохирогч болоод идэх юм бэ? Эсвэл яг энэ гэмтэрэг ямар нөхцөл байдалд илүү их үйлдэгдээд идэх юм бэ? Тэгэхээр бид нар ерөөсөө хүүхэд хүчинтлээс ингээл олон нийтийн сошиалар ч юм ямар нэгэн байдлаар сенсац тэгдэгээл хүчинцнөө хүчиндээгүй шүүхэмлэгийн дүгнэлт гэдэг ерөнхийдөө нэг юм хязгаарлагдмал нөхцөл байдлаар энэ хэргийг шийдвэрлэж явсан маань өнөөдөр бас энэ хэргийг шийдвэрлэх дээр нь энэ дээр энэ судалгааны нэг үр дүнд нь юу гэж утсан гэхээр бид нар илэрч гарч ирсэн хэрэг дээр ярьдаг. Гэтэл зарим төрлийн гэмтэрэг өөрөөр хэлбэл олон жилийн давтамжтай дад хэлбэртэй үйлддэг гэмтэргүүд илрээд эхлэнгүүт нийгэмд энэ төрлийн гэмтэрэг өслөө гэж ярьдаг нэг буруу хандлага гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ 18 төрөг хүний хүчинтэг гэмтэргийн явцад ямар нөхцөл байдал тогтоогдсон гэхээр бид нар өнөөдөр тоо мэдээлэл ярихаас илүү энэ төрлийн гэмтэрэг одоо штат хэлбэрт байна. Одоо штат хэлбэрт байна. Жилд одоо хамгийн багадаа юу гэдгийг одоо 300 400 бэлгийн хүчирхийлэл төртлөөхөд цаана нь илрээгүй дахиад өдий тооны хүүхэд байна гэж. Тэгэхээр бидний хийх гээд зориод байгаа юм юу гэдгийг гэхээр эрсдэлтэй бүс хүн орчин буюу энэ гэмтэрэг үйлдэгдэж байгаа орчныг илрүүлэх, энэ гэмтэрд өрцөн хүүхдийг илрүүлэх ажиллагаа үндсэндээ хаягдчихжээ. Хэрэг үйлцэн хүний шийдгээд явуулна гэдэг бол энэ бүр зүгээр нэг энэ гэмтэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох зөвхөн тухайн нөхцөл байдал болохоос яг энэ төрлийн гэмтэрэг дээр үндсэндээ төрийн бус байгууллага, төрийн байгууллага, дан ганц хуулийн байгууллага гэхгүйгээр бид нар хамтарч ийхгүй бол энэ аюулын харант дэлгэцсэн байна. Энэ сүүлийн одоо 2012-оос 16 онд шүүхэр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийг бид нар авч үзсэн. Тэгвэл одоо энэ ажиллагаанд байгаа хэрэгүүд юу вэ? Энэ хэрэг яагаад ингэ илэрдэггүй юм бэ? Илэрлээ гэхэд яагаад хүүхэд мэдүүлгээс буцдаг юм бэ? гэдэг ингээл олон талын нөхцөл байдал гарч ирж байна л да. Тэгэхээр энэ судалгаанд хөндлөнгийн судлаачдыг татаж оролцуулсан. Өөрөөр хэлбэл дан ганц энэ судлаачийн аливаа нэг талын өнцгөөс харах энэ үзэгдлээс зайлсхийхэд бол хөндлөнгийн судлаач оруулж ирсэн. За дээр нь та бүхэн тарааж өгч байгаа нэг зүйл бол энэ сэтгэл судлаачтайгаа миний хамтран боловсруулсан энэ гэмтрэг үйлцэн хүний профайлыг бид нар бичих гэж анх удаа оролцсон. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны явцад энэ түүхчилсэн байцаалтыг бид нар одоо үнэхээр хангалтгүй хийдэг юм байна. Зарим төрлийн гэмтрэг дээр энэ түүхчилсэн байцаалт буюу тухайн хүний хувийн амьдралын түүхийг онцгой арга ажиллагаа шаарддаг юм а гэдэг. Энийг бичих болсон шаардлага нь юу юм гэхээр төрсөн болон дагуур охиноо хүчинсэн хүмүүстэй булган зүүн хараагийн хаалттай хорхон гэдэг өөрөө очиж уулзсан. Тэгээд энэ дээр ерөөсөө нэг л зүйл анзаарагдсан. Нэгдүгээрт нь ерөөсөө энэ хувь хүний төлөвшил гэдэг юм Монголд хүүхэд гэдэг бол угаасаа хаягдсан байна. Цэцэрлэгээс эхлээ хаягдсан. Хүүхэд хүмүүжүүлэх, хүүхдийг хүн болгох арга ажиллагаа нэг дөрвөн хааны дунд хаших, дээр нь академик боловсрал мундаг хүн болгохын чиглэл рүү явсны улмаас өнөөдөр хүүхдийн өөртөө итгэл дээр нь энэ гэр бүлийн хүчирхийлэл тэр цэцмаа хүүхдийн хүчирхийлэл дандаа далд хэлбэрт үйлдэгддэг. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өөрөө эргээд энэ дууга төлөв даруухан төрхтэй аюултай хүчирхийлэгчийг өөрөө төрүүлдэг болгочих. Өөрийгөө илэрхийлэх боломжийг нь ерөөсөө дандаа хаадаг. Нэг бол бие махбодын хүчирхийлэл, нэг бол үгээр. Дээр нь
10 жилийн сургууль орчинд бол энэ сэтгэл зүйн боловсрал, бэлгийн боловсрал гэдэг олгохын ажиллагаа үндсэндээ хаягдсан. Та бүхэн санаж байгаа бол дээхэн үед октын үзлэг гэдэг юм хийдэг бас. Октын үзлэг гэдэг нэр томьёо магадгүй хүний эрхэнд халдсан одоо нэр томьёо байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ хүчинт гэмтэргийг дагуулад дахиад 1000 залуучуудын дунд би 25 хүртэлх насны 1000 залуучуудын дунд бэлгийн зан үйлийн мэдлэг тандалтын судалгаа хийхэд энэ 1000 залуучууд дотор анх удаа бэлгийн харьцаанд орсон нас нь 13-аас 15 гэж хэлсэн хувьд цөөнгүй байсан. Энэ нь өөрийнхөө сайн дураараа юу хүчээр өгөхөд хүчээр гэсэн хариулт байсан. Дээр нь энэ залуучуудын бараг 20-30% нь бэлгийн замын халдварт өвчин 1-2 удаа туссан гэсэн судалгаа гарч ирж байсан. Тэгэхээр хүчинт гэмтэргийн хохирогчдын дунд энэ бэлгийн замын халдварт өвчин тусж байгаа асуудал үндсэндээ бас нэлээд зөх хувийг эзэлж байгаа л да. Тэгэхээр бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу энэ эрсдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх энэ талын мэдлэг олгох гэдэг нь хуулийн зохицуулалт нь байгаа. Эрүүл мэндийн тухай хуулинд байж байгаа. Хүүхдийг эрсдэлтэй орчноос нөхцөөс хамгаалах үүрэг нь нөгөө боловсролын бүх төрлийн хуулинд байж байгаа. Тэгэхээр цаасан дээр буусан бодлого амьдрал буудаггүй энэ хитрхэн амьд бус энэ бодлогын алдааны үр дүнд юу үүсэж гэнэ үү гэхээр энэ ахын хүрээнд хүүхдийн олон талын хүч хэрхийлэл тэр тусмаа бэлгийн хүч хэрхийлэл бол газар авсан байна. За тухайлбал судалгаанд хамрагдсан 250 эрүүгийн хэрэгээс ингээд аваад үзэхэд 200 ерөнхий боловсролын сургуулийн сурагч байж байгаа. Энэ 200 дотроос баг 30% нь 9-7 жилийн хугацаанд 7 жилийн туршид төрсөн болон хойд цэцгийн хүчирхийлэлд байсан. 200 ерөнхий боловсролын сургуулийн сурагч гэртээ өнөөдөр төрсөн болон хойд цэцэг хүчирхийлүүлээд удаан хугацааны туршид ингээд явчихсан. Энэ хэн мэдэх ёстой байсан? Хэн илрүүлэх ёстой байсан? Тэр хүүхэд өнөөдөр үр хөндүүлөө явж байна. Энийг хэн мэдэх ёстой байсан, тийм ээ? Тэгэхээр энэ боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд өнөөдөр прокурорын байгууллага шүүмжлэлтэй хандаад байгаагийн шалтгаан нь энэ. Цагдаагийн байгууллага өнөөдөр гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл аваагүй нөхцөлд хязгаарч хүүхдийг одоо эрхэнт нь халдаад жишээ хүчин дүүснө, хүчирхийлүүлснө, чамаа хүн зоснож асах үүрэг нь байдаггүй. Тэгэхээр л эн чинь одоо нөгөө нэг гэмтэрэгтэй тэмцэн цагдаагийн байгууллагын үүрэг гэдэг одоо нөгөө социализмын одоо юм уу эсвэл энэ хэдэн жилийн үчиг хандлага чи өөрөө угаасаа өнөөдөр хүртэл оршин тогтноод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүний эрхийн байгууллагууд юу хийх ёстой юм бэ? Тийм ээ? Өнөөдөр бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлэх үүслэг онцлогоо гэдэг энэ судалгаагаар 10 жилийн сургуулийн сурагч дунд эцэг эхээс нь зөвшөөрлөөд үүслэг хийхэд бид нар хүчирхийлэлд өртсөн бэлгийн замын халдварт өвчин туссан маш олон тооны энэ хүүхдийг илрүүлэх боломжтой. Энэ дээр 10 жилийн сургуулийн багш зохион байгуулалт эцэг эхээс нь зөвшөөрлөөд бид нар ийм үслэг хийх гэж байгаа. Таны хүүхдийн үслэгт хамруулан эрхэнт нь халдахгүй гэдэг энэ батлаа аваад үзэхэд энэ хүний эрх зөрчиж байгаа асуудал биш. Энэ хүний эрх зөрчиж асуудал биш. Яагаад гэвэл 18 насны хүрээгүй хүүхдийнхаа эрүүл мэнд аюулгүй байдлыг эцэг эх угаасаа өөрөө хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг нь сануулад хэрхэн яаж зохион байгуулах вэ? Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль энэ эрхэнд халдаад байгаа гэдэг асуудлыг хязгаарлах үүднээс энийг яаж зохион байгуулах вэ гэдэг нь зүгээр бодлогын асуудал ахгүй тийм ээ. Жохон сэтгэл ухаан зархал асуудал юм болов уу гэж. 1-9 жилийн хугацаанд хүүхэд хүчирхийлүүлэл тэгэл хичээлдээ яваал байгаал гэдэг. Тэгэхэд нэг бол тэр хүүхэд нэг бол тэрийг мэдсэн хамаатан садан цагдаагийн байгууллагад мэдээлэлгүй нөхцөлд одоо дахиад даалт хэлбэртэй дахиад 250 тохиолдол байгаа. Тэр тусмаа орон нутагт зарим газар одоо юу яа орон нутагт очиж яг энэ чиглэлийн арга зүйн зөвлөгөө мэдээлэлгүй явж хахад уучлаарай. Зүгээр аймгийн төв дээр хүүхдээ авчраа хайчдаг. Тэгээд нэг нийгмийн ажилд нь асуудалтай тулгарч ийн л та. 16 настай охин 2 дүүтэйгээ тэгээ ингээд гинтийн үүслэг хийхэр гэрээс нэгэд олон тооны бэлгэвч гарч ирээд байдаг. Аав ээж нь хөдөө малчин. Тэр охиноос чамайг ингээ хүн хүчиндээ дөрчсгэл гиндэг гэхээр үгүй. Энэ танд хамаагүй асуудал гэдэг. Тэгээ яах вэ гэдэг нь шийдэл үеэр ярьсан. Тэгээ цагдаагийн байгууллагад
мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх гэдэг энэ асуудлыг нийгмийн ажилтнууд их өөрөөр хүлээж авдаг юм байна л да. Ингээд цагдаагийн байгууллага мэдээлэл өгснөөрөө баг энэ эргээ араар ингээд явдаг юм эсвэл ингээд байцаагтал яваад байна гэдэг юм уу. Ямар нэгэн тэр сөрөг хандлага байгаад байгаа учраас өгдөггүй юм байна. Тэгэхээр хэрэг бид нар энэ нийгмийн ажилтнуудад сургуулийн багш нарт цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөрөө хуулийн байгууллагын хийх ажлын эхлэлийг тавьж байгаа гэдгийг масан ойлгуулахгүй бол жишээ нь тэр нийгмийн ажилтан тэр охины гэрт 4 сар дараалаад очоод тэгэхэд 4 сар дараалал очиход 7 хоногт нэг юм хоёр очдөг юм байна л да. Дандаа тэр хогийн савнаас нь хэрэгэлсэн бэлгэвч гарч ирдэг байсан гэж. Тэгээд энэ асуудлыг одоо тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага анхааралтай авсан. Тэр ийм хідэн тохиолдол байгааг бид нар мэдэхгүй. Тэр энэ өөрөө оршин тогтносоор байна. Оршин тогтносоор л байна. Ер нь гэмт хэргийн өсөлт бууралтыг хуваар боддог, урд жилийнх нь харьцуулдаг энэ арга аргачлал өөрөө буруу юм. Энэ бол илэрсэн хэрэг дээр яригддаг л тэдэн төрлийн гэмт хэрэг илэрсэн, энэ жил тэдэн хэрэг илэрсэн, эцэслэн шийдвэрлсэн гэдэг асуудал болохоос биш яг тухайн төрлийн гэмт хэрэг үнэн чанартай өсөөд өнө буураад байна гэдэг маань энэ өөрөө яг энэ нийгэм хүн ам зүйн шинжээ тодорхойлсон даалт хэлбэртэйгээ хэрийг илрүүлэх гэж байгаа энэ криминологийн судалгаар гарч ирдэг асуудал юм байна л да. Тэгэхээр бид нар хитэг тооны хойноос хөөцөлдөг энэ гараад байгаа хувь хэмжээндээ сэтгэл хангалуун байгаад байгаа маань бас нэг энэ асуудлыг бас цааш нь гаргаж ирч чадахгүй байхад нөлөөлөд байгаа юм болоо. Тэгээд энэ дээр одоо тухайлбал энэ 18 төрөөг хүний хүчинтэй гэмт хэрэгт ямар төрлийн хүн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг тодорхойлохын тулд бид нар яасан манай багийнхан зөвхөн тэр хүний хүн ам зүйн шинжийг тодорхойлохын тулд 400 сонгох хариулт боловсруулж агаад энэ дээр асуумж хийсэн. Хохирогчийн гэмтрэгт өртөгдөх болсон нөхцөл шалтгааныг нь бүрэн тогтоохын тулд нэг хохирогчийн нөхцөл байдлыг тогтоохын тулд дахиад 400 сонгох боломжгүй хариулт боловсруулж агаад асуумжаа боловсруулсан. Тэгэхээр асуумжийн хүрээ бол үндсэндээ 1200-аас илүү гарч байгаа юм л да. Тэнтроос ингээд сонгоод явж байгаа учраас энэ судалгааны үр дүн илүү бодиттой юм болов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг шалгаж байгаа нөхцөл байдал, хэрэг хянаж байгаа нөхцөл байдал, хэрэг шүүхэр эцлэн шийдвэрлэж байгаа нөхцөл байдал угаасаа туйлын хангалтгүй гэдгийг судалгааны дүн гарсан. Өнөөдөр шүүхэр хэрэг эцлэн шийдвэрлэгдэхэд энэ гэмтэргийн улмаас учраас хохирол үүссэн, хохирсон хүүхдийг хохирол барагддаг. Тэр яагаад гэдээ даваад утсан чинь тэр тусмаа ургийн хүчирхийлэгчийн хүчирхийлэгчээс хараат байгаа бараат байд нөхцөл байдалд байж байгаа. Дээр нь одоо тэр удам судрын нэр хүнд гэдэг юм ах トゥ хамаатан садны шахалтанд оронгуудад хохирогчийн хуульчны төлөөлөгчөөр үндсээ 78% нээж тогтоогдож байна л доо. Нэхэмжлэх зүйлгүй гомдлохгүйгээд хүүхдийн өмнөөс хилчдэг. Энэ өөрөө ямар аюултай нөхцөл байдал баг чинь шинэ хуулиар та бүхэн мэдчихэж байгаа. Нөхөн төлөх төлбөргүй, хохирол төлөх төлбөргүй бол магадлалд орох боломж автоматар нэгддэг. Төлөх төлбөртэй бол энэ төлбөрөө төлсөн тохиолдолд тийм өсгчлэн төлсөн тохиолдолд магадлалд орох боломж нэгдэж байгаа. Одоо шинэ хуулиар энэ аюул гараад ирсэн. Одоо 5-10 жилийн дараа 10 жилийн хорхол авсан одоо 5 жилийн дараа 6 жилийн дараа магадлалд орох суулгах боломж гарч ирж байна шүү дээ. Энэ хэрэгт оролцоод өмгөөлөгч үе гэдэг. Өмгөөлөгч үүргээр оролцоод бид тодорхойллоо л доо. Мэдүүлэг авах ажиллагаанд хамт байдаг юм байна, шүүх хуралд оролцоход хамт байдаг юм байна. Энэ бол өөрөө хуульцсан тусцаа үзүүлж байгаа ажиллагаа биш юм аа. Ийм ч учраас энэ мэрэгсэн өмгөөлөгчийг бий болгоё гэдэг асуудал нэлийн хүчтэй тавигдсан. Энэ дээр бас нэлийн олон тооны өмгөөлөгч нарыг бэлтгэдээ сургалтыг нь явуулаад гэр бүл хүүхэд хөгжлийн задварчдын газраас зохион байгуулад тодорхой ажиллагаанд хийгдэж байна. Өмгөөлөгч нар энэ дээр арай өөр маягаар хандаж эхэлж байна. Энэ дээр дагнж эхэлж байна. Бид нар кейсээ бид нар одоо өөр дүнтэй ололттой кейсүүдтэй ярьж эхэлж байна. Өнөөдөр энэ засгийн газрын сан байдгийг мэддэг хохирогч нэг ч алга биш шүү дээ. Тухайлбал одоо энэ хүчинт гэмтрэг болмоос чсэн хохирлыг гэмтрэг үүсгэн төлж барагдуулах боломжгүй нөхцөлд энэ сангаас гаргуулах боломж нээлттэй байдаг. Энийг хохирчд хэн ч хэлдэггүй. 30 мянган төгрөг шүүх хэмжлэгт үзүүлсэн мөөгөн цэрэг нэмчлэх ийм авсан 30 мянган төгрөг хэмжилж чинь өөр нэмчлэх юм байхгүйгээс сууж байгаа ээжтэй бид нар юу ярих вэ? Өнөөдөр нь маасаараа ярьж байна л да.
эцэг эхчүүд өөрөг хариуцлагыг дээшлүүлэн үндсэн хуулийн заасан журамт өөргөнө гэдэг. Ерөнхий агуулгаар энэ маш зөв шаардлага. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн орчин нөхцөлийг судлаад үзэхэд 18 наснд хүрээгүй хүний хүчнэх гэмт хэргийн үндсэндээ 50% нь амжиргааны төвшнгөөс доогуур, амжиргааны төвшнгөөс дөнгөж дээгүүр орлоготой хүрэхэд үйлдэгдээд байна. 60% нь гэр хороололд үйлдэгдэж байна. Гэрт 47.2% нь үндсэндээ арх согтуурлын ундааны зүйл хэрэгэлсэн үедээ гэмтрэг үйлцэх хүмүүсийн архины хэрэглээ буюу архинаас хамааралтай байдлыг тогтоосон эрүүгийн хэргийн шийдвэр ажиллагааны нөхцөл байдлыг бид нар үндэслэхүү гэж үзсэн. Яагаад гэвэл энэ хүн арх уудаггүй яадаггүй гэдэг гэр бүлийнхнаас нь асуудаг. Угаасаа тэгдэг. Хувийн байдлыг тодорхойлохын тулд. Тэгэхээр ялан хүндэрчгүй гэдэг үүднээс өөрийн эрэхгүй тэр хүүхдээ хүчнэсэн байсан ч арх гэрийнх нь арх уудаггүй дууга томоотой гэдэг энэ нөхцөл байдлыг гаргаж ирж байна л да. Тэгвэл бид нар өнөөдөр юу санал болгоод байгаа вэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний архины хэрэглээг тогтоох тест биш шүү дээ. Энэ одоо хэдэн жил бол гарсан тест тийм ээ. Тэгвэл одоо энэ гэмтрэг үйлцэн хүмүүсийн архины хэрэглээг тогтоохын тулд арга гэрхнээс нь асуух хэрэгтэй юм уу? Тэр тестийг тогтоосон тэр 3 минутын хугацаанд нь өөрөөр нь бүглүүлээд тэр хүний архины хэрэглээний төвшинг тодорхойлох хэрэгтэй юм уу? Бид нар шинжлэх ухааны үндсэлтэй аргачлалаар юмд хандахгүй бол одоо тэр хуучин арга барил хэрэг хариуцах чадвар тогтоодог нөхцөл байдлыг өнөөдөр бид нар энэ сэтгэлзэн нөхцөл байдалтай хольж ойлгоод байгаа нь бас энэ хэрэг шийдвэрийн хамгийн том алдаа. Яагаад тэгээд үтсэн гэхээр үндсэндээ 10 хүний профайлыг бичиж 20 хангалтанд бичлэн уулзлаа л да. Бүгд хэрэг хариуцах чадвартай. Гэтэл хүчирхийлээс улбаатай далд эмгэг буюу өөрөөсөө сул дорой хүнээс хариугаа авч энд хүчирхийлэгчийн тэр амтыг мэдрэх гэсэн энэ хүсэл зуршлыг нь тогтоосон нэг ч мэрэгжилтний дүнс шинжээчийн дүнс байхгүй. Энэ хэрэг хариуцах чадвараас өөр юм аа. Өөр юм. Тийм учраас та бүхэн тарааж өгöd байгаа энэ бие хүний ам зүйн шинж тодорхойлсон энийг гаргаж ирээд байгаа юм. Үндсэндээ энэ 10 хүний 8 нь тухайлбал одоо анх удаа бэлгийн харьцаанд ортой биеийн үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орчихсон. Тэр дурсамж нь эмэгтэй хүний талаар сөрөг дурсамжийг тархинд нь үлдээсэн байдаг. Тийм ээ? Үлдээчихсэн байж байдаг. Дээр нь үндсэндээ 7 бага насндаа хүчирхийлэлд өртөжсэн бие махбодын буюу бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн. Зарим тохиолдолд аав нь хүүхдийг 6 нас хүртэл боожгоор нь оролдоод тийм ээ? Тэгээд ингээд шингийн юм гарахаар өөрт нэхлээд эвгүй байдаг байсан. Тэгээд ингээд арх угаад найс нартай ингээд харуулад миний хоёр хүн болж байгаа та нар хардаа гэдэг боожгийн орлоо дур тавиад хүүхэд тэр дур тавьж байгаа гэдэг мэдэхгүй. Ингэсээр багад тэр гаж туршил бий болчихсон. Ихтэй хаягдчихсан. Үндсэндээ 10 хүний 8 нь өрөөсгөл гэр бүл төсчихсөн. Зарим тохиолдолд аав нь ээжийн зургийг гаргаж ирж хутгаарс ичүүлдэг. Энэ хүний битгий мартаараа чи энэ хүн чамаа хайж явсан энэ хүнийг нас ингэж хариугаа аваараа гэд хутгаар зургийг зүсч ийсэн. Гэтэл энэ нөхцөл байдал эрүүгийн хэрэгт хавцсагт байна гэж байхгүй. Тэгэхээр тэр бага наснаас улбаатай энэ хүчирхийллийн энэ далд эмгэгийг бид нар гаргаж ирснээр энэ хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй гэдэг айдас нөгөө хүн ялаас чөлөөлдөггүй гэдэг энэ айдас бий болоод байгаа юм а. Тийм учраас бид нар энэ хэрэг хариуцах чадвар тэр хүний далд хэлбэртэйгээ сэтгцэн эмгэг хоёроо тодорхойлох гэдэг бол хоёр өөр ойлголт юм а гэдгийг бид нар энэ эрүүгийн хэрэг хянах шийдвэр ажиллагааны явцад энэ мөрдөгч прокурор шүүгч нарт энэ дээр шахалт бид нар дарамт үзүүлж энийг шалгуулахгүй бол нөхцөл байдал ийм л байна. Энэ хүүхэд хүчнэсэн 10 хүмүүсийн одоо яагаад энэ дээр тааруулаад биометр үзүүлэлт байж байгаа юм. Энэ 10 хүнтэй уулзахаас өмнө урьдчилсан байдлаар 20 хангалттай байгаа биеийн өндөр үзүүлэлт эрүүгийн хэргийн биеийн өндөр үзүүлэлтийг мэдчихэд орж байгаа л да би. Тэгээ өөрсдөөс нь асуугаад өөрийнхөө биеийн өндрийг байгаагаасаа 5-6 см илүү биеийн жинг 5-6 кг-аар юм илүү хэлж байгаа юм. Яагаад гэвэл хүүхэд байхдаа бие бэлтрийн хувьд хөгжлийн хувь сул дорой өөрийгөө хамгаалах чадваргүй байсан. Дээр нь 10 жилийн байсан үеийн нөхцөл байдлыг ингээ яриулаад үцхээр нэг бол ах нараараа хамгаалуулдаг, нэг бол хүүхдүүдэд зодуул дээрд хөлдөг, нэг бол муу сурдаг, эсвэл царайны төрх байдлаасаа болоод маш их гадуурхагддаг.
Энэ хүмүүсийн тэр сэтгцэн эмгэг яаж илэрдэггүй гэдэг нь эцсийн дүндээ юу гэж илэрж байна гэхээр хүүхэд насаасаа ингээд хүчирхийлэл бусдын дарангуулалт доромжлолт байсан хүн эргээд би хизээ нэг ингэж үсэх юмсан энэ бусад мундаг том чадaltaй эрэлхийг болж харагддаг гэдэг хүний бүх насны мөрөөдөл болчихсон. Ингээд тэр нь юу руу чиглэгдэн гэхээр үеийнхийнх нь эмэгтэйчүүд нь өөрийг нь тоодоггүй эсвэл тэр үеийнхийнхаа насны эмэгтэйчүүдтэй харьцах чадваргүй. Яагаад гэвэл угаасаа нэг дууга дотогшоо томоод өөрийгөө илэрхийлдэггүй те. Энэ нь одоо яаж илэрж ийм хөр өөрийгөө хамгаалах чадваргүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, боломжгүй бага насны хүүхд рүү чиглэж хэлж байна. Ингэж энэ хүчирхийлэлээс каф авч байна. Тэрнээс биш энийг болохгүй гэдгийг бүгд мэдчихсэн. Энэ гутамшигт үйлдэл гэдгийг бүгд ойлгож ухамсарлаж ирсэн. Гэхдээ тэр сэтгцийн далд эмгэг буюу хүчирхийлэлээс таашаал авах хин нэгэн өөрөөс нь айж чичирж байгаа тэр нөхцөл байдал. Тэрийг нөхцөлөд тэр ингээд ялан дийлээд өөрөөс нь ингээд аагаад болооч ингэж гэдэг тэр хүүхэд насныхын тэр юмыг буцааж эргүүлж ийн л да тийм ээ. Хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг энэ онол бол энэ практик төр угаасаа л үнэн гэдгний судалгаагаар тогтоогдлоо. Энэ судалгаанд нэг анзаарчихсан зүйл ядин гэхээр яг бөхөөр хичээлдэг ч юм уу спортоор хичээлдэг хүмүүс энэ төр нэг ширхэгч байгаагүй. Бие бэлтрийн хөгжлийг хөгжүүлэх энэ сургалт энэ дэр юу харагдаад байна вөхөр 10 жилд хаягдсан шинж аахгүй юу? Бие бэлтрийн эрэгтэй хүүхдийн бие бэлтрийг хөгжүүлэх энэ тэр биеийн хүчний дасгал гэдэг маань эргээд хүнэд сэтгэл зүйн хац суулгадаг гэдэг юм энэ хаягдчихсан. Дээр нь дууга томоотой дүлгөө хүнтэй муудалцдаггүй гэдэг энэ нэр томьёог одоо та хэд маань энийг хувь хүний сөрөг хандлага гэж авч үзээрэй. Амиа оруулсан хүмүүсийн 82% нь өөрийгөө илэрхийлдэггүй дотгошоогоо дуугаа төлөв хүнтэй муудалцдаггүй ийм зан төлөв хүмүүс байсан. Гэтэл энэ баанцны хүүхэд хүчинсэн гэмтрэг үйлцсэн хүмүүсийн 70 гаруй нь дууга томоотой төлөвхөн мөрөөрөө ийм юм хийсэн гэхэд ёстой итгэхгүй байна гэдэг энэ шинжийн хүмүүс өжсэн. Тэгэхээр тэр дууга төлөв томоотой байх нь өөрөө ер нь гэдэг энэ үндслэл хаанаас юугаад болоод ирсэн ингээд бод үзэхээр монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга барил. Өөдөөс нь юм хэлэхээр энэ одоо яг барь зодлоо намайг зөө одоо алах нь. За чамаа аавч ирэхдээ алуулна та. Энэ хараа. Өөдөөс юм хэлээ болохоо байлаа гэдэг. Хүүхдэд стресс тайлах боломжоо олгодоггүй. Би 2-3 10 жилийн сургууль дээр очиод эцэг эхчүүд асууж байгаа байхгүй. Танаа хүүхэд ингээд дэлбэртлээ уурс үед ямар үйлдэл хийдэг вөхөр хинэн ч хүүхдэд дэлбэртлээ уурлаж үзэг байгаа байхгүй. Уурлуулдаггүй. Уурлах боломж олгодоггүй. Томчууд уурлахаараа яадаг юм. Зодолтууд нь алалцсан за заримдаа далимдуулаад уур хүрээ гутарсан ингээ архи уугаад хоорондоо ховж ирээ тайлчин. Энэ хүүхэд гэдэг бол бие хүн юм аа. Хүүхдэд тулгамж байгаа асуудал бол тэр хүүхдийн нүдээр аваад үзэхэд өөрийнх нь тэр хүүхдийн нүдээр энэ асар том асуудал юм аа гэдэг бид нар хүлээн зөвшөөрдөггүй ойлгодоггүй гайл энэ аахгүй юу? Тэгээд өнөөдөр бид нар мэдээж хүүхэд хүчинсэн хүнийг хүчирхийлсэн хүнийг бэлгийн дурслаа ёсоор хангасан хүнийг үзэн ядах нь аргагүй зүв. Гэхдээ энэ үзэн ядалт чинь өөр энэ гэмтрийг бууруулах юм уу? Үгүй байхгүй юу? Тэгэхээр энэ гэмтрийг бууруулах гэдэг үг нь ярихаасаа илүү бид нар одоо тэр даад хэлбэрт байгаа. Тэр амжиргааны төвшнгөөс доогуур ажилгүй, мэрэгжилгүй 2-р, 3-р амьдралаа зохиочихсон энэ эрсдэлтэй бүсэд өрхөд бид нар очиж яаж ажиллахгүй гэвэл энэ боломжийг судлаад утсан байна. Өнөөдөр Монгол улсын нутагт Монгол улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг чинь ингээд хуваарлагдсан. Өөр хэлбэл төрийн бодлого үйлчилгээ тэр өрхөд очихын тулд ингээд баг хороо гэд хамгийн жижиг нь хуваацсан. Нэг хороонд амжиргааны түвшингөөс доогуур орлоготой ажил эрхэлдэггүй архинаас хамааралтай урд нь яа шийтгэжсэн хэдэн өрх байна. Энэ дотроос хэдэн дагвар хүүхдтэйгээ хэдэн хойд цэгтэйгээ амьдарч байна. Энэ судлаа гаргах шиг амархан юм байхгүй. Нөгөө цагаан сар сонгуулийн үеэр судалгаа авахдаас мундаг штэ. Тэ? Гурал будаа календараа чирэл. Баргал зүгээрээс хүй сайн уу чимэн ижим нахам гэл төрчмөсөл яваад идэггүй зү. Гэтэл нэг хороонд нэг багт энэ өрхийн судалгааг гаргаад энэ мэдээлэл босруулаад
засагтайгаар ахлуулсан мэрэгжлийн баг сэтгэл судлаачийг оролцуулаад зөвхөн сэтгэл судлаач хүүхдтэй ярилцлага хийх үед одоо ямар нөхцөл байдал үүсдэг гэхээр сэтгэл судлаач сэтгэл зүйчийн хүүхдтэй ярилцсан нөхцөл байдал нь сэтгэл судлаачийн шинжээчний одоо шинжээчийн дүгнэлт өгж гардггүй гэхээр энэ хүүхэд хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэдэг дүгнэлт байхгүй юу. Тэгэл энэ мэдээлэл зөвхөн цагдаагийн байгууллагад өгөөл орох ёстой байхгүй юу. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага хуулиараа хязгаарч айлд ороод чамаа хүн хүчин чинь гэж асуух үүрэг нь байхгүй. Энэ өөрөө жинхэнэ хүний орон байр халдшгүй байдал одоо үндсэн хуулинд заасан те эцэг гихийнх нь эсрэг мэсрэг гэдэг одоо нөгөө маш олон эрхийг зөрчдөг асуудал. Сэтгэл судлаачаар дамжуулаад хүүхдтэй ярилцлага өгөөд энд байж болзошгүй гэсэн дүгнэлтэн дээр үндэслээд мэдээлэх юм бол бид нар одоо маш олон тооны энэ хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гаргаж ирэх боломжтой юм аа. Дээр нь Монгол улсад энэ хүүхдийн бэлгийн боожлтыг хэдэн нас хүртэл хянд юм бол? Юу нь хянд юм уу хяндгүй юм уу? Гэтэл хүүхдийн бэлгийн боожлт гэдэг бол өөрөө хувь хүний эрүүл дээр нөгөө хувь хүний төлөвшөлт хамгийн чухал үүрэг гүйцэтгэх юм бэлгийн боожлт байдаг. Өнөөдөр сүүлийн үед жишээ ижил хүүхдэд сонирхох тоо энэ даалт хэлбэрт аягүй өсөж байна л доо. Одоо тоолбол тэр мянган залуучууд донд хийсэн судалгаагаар аваад үзэхэд ижил хүүхдэд сонирхож байсан, ижил хүүхдэд тэгээ бэлгийн харьцаанд орж исэн нэлээдгүй хэдэн тохиолдлууд гарч ирсэн. Гэхдээ тэрийг хүүхэд байхад нь хинч энэ талаар асууж байгаагүй. Одоо тэгээд тэр байдлаа нуухын тулд жишээ нь эсрэг хүүсний хүнээс сонирхдог, эсрэг хүүснийхээ хүнээс бэлгийн таашаал авахын тулд маш олон бэлгийн авдагчтай болж эхэлж байна шүү дээ. Энд чинь өөрөө нэг бэлгийн замын халдвар төвчний тархал дээр нь тэмбүү гэдэг юм чинь үндсэндээ 50 туучсан нөхцөл байдал энэ юм. Өрхийн эмнэлгээрээ дамжуулаад хүүхдийн бэлгийн боожлтыг 6 нас хүртэл юм уу хяндаг байсан бол одоо энд бид нар ярьж байгаа энэ мэдээлэл учраас би энэ хүчирхийлэгчдийн бузар арга хэлбэр өөрчлөсөйг таат хэлэх гэдэг нь л да. Бага насны хүүхдийн цав суганд нь үрд дур тавьдаг тохиолдолд нэлээд гарч ин л да. Хүүхдийн бэлгийн боожлтыг хянах явцад хүүхдийн биед үрэлт улаалт эмзэг эрхтэн хавцаа нь ямар нэг юм үүссэн бол энэ хүүхэд хүчирхийлэлд өртсөн байх магадлал ирээсэй л ахгүй юу? Тийм биз? 4 настай хүүхэд яагаад мөгөн цэрдэх юм? Онгон хас бүтэн хэсгэнд юусэн хамаагүй. Тэгээд энийг өрхийн эмч цагдаагийн байгууллагад нь хорооныхаа цагдаа тийм үү? Энэ хүүхдэд хүчирхийлэл уул мөрүүлэрч гэдэг мэдээллийг өгчөхөд бид нар энийг олон ийм тохиолдлыг бид нар одоо өнөөдөр гаргаж ирнэ. Хамтарч ажиллах сэтгэл их дутж байгаагийн шинж юм болов уу? Яагаад гэвэл энэ чинь хуулинд нь зохицуултанд байгаад байна. Үнэхээр огт зохицуултгүй болоод ингэж байгаа юм болов уу гэж судлаад үзсэн чинь байна. Гайхалтай сайхан уриал лооцсон. Тухайлбал та бүхэнд эрүүл мэндийн яам, босрлын яам, нийслэлийн босрлын газар мазрын тэр сайтн дээр уриал лооцсон л юм уу? Тэр хөтөлбөр төлөвлөгөө хэдэн он хүртэлх хэтийн төлөвлөгөөг нь ороод уншаарай. Тэрийг үзэх юм бол өстө Монгол улс шиг гайхамшигтай хөгжиж байгаа хүүхд эрхийг хамгаалж байгаа газар өстө дэлхийд байхгүй. Өнөөдөр амиа хорлолтоор Монгол улс дэлхийд өнөөдөр 3 ч гэсэн явж шүү дээ. Яагаад Монголд 10 настай хүүхэд амиа хорлож байгаа юм? Энэ хүүхэд хүчирхийлэлд өртөчөөд амиа хорлсон байх хэн ч үгүйсэхгүй. Яагаад гэвэл амиа хорлсон ялангуяа хүүхэд амиа хорлсон хэрэг дээр амиа хорсон нөхцөл байдал буюу энэ дүүжлэлт буюу боомлолт нь гадны нөлөөтэйгүй юу гэдгийг шалгаал хэрэг хаадаг учраас энэ аахгүй юу? Энэ хүүхдийг өвхөлт магадгүй тэр өөрийгөө боомлсон байж болно. Гэхдээ энэ хүүхдийг өөрийгөө боомлоход хүргэсэн шууд бус нөхцөл байдал нь юу вэ гэдгийг хязгаарч энэ хэрэг шалгаж энэ шийдэж шалгадаггүй. Энд төрийн болон төрийн бус байгууллага өмгөөлөгч хэн ч оролцож ирдэггүй. Зүгээр л энэ мөрдөгч прокурор хоёр хоорондын удирдал дуустдаг ажиллагаа. Тэгэхээр хүний эрхийг хангах ажиллагаа гэдэг маань хин нэгний хинд хууль зүйн тусалцаа үзүүлж өмгөөлөл үзүүлснээр хийгддэг ажиллагаа биш юм аа. Хүний эрхийг хангах ажиллагаа гэдэг маань эрхэн зөрчигдсөн хэдэн хүүхэд хаана яа тарчилж ин тэрийг илрүүлэх ямар боломж вэ? Би хэдэн хүүхдийг илрүүлж гаргаж ирж чадсан бэ гэдгээр энэ хүний эрхийг хангах тухай асуудал яригдах юм аа.
Бид нар одоо жоохон бодиттой хөрсөн дээр буусан юм хийхгүй бол тийм ээ. Өнөөдөр энэ ч одоо ингээд энэ сум дүр засаг даргын ингээд энэ хот хороо талбайгаа тогтчуулж ингэж энэ гадаад үзмжийг сайжруулдаг шиг яг энэ хүнлүүгөө чиглэсэн бодлого хит байгаа юм байна. Та бүхний амьдарч байгаа хорон тухайлбал таны хөршид таны хажуудлын хөрш хүүхдээ хүчинж байгааг та мэдэж байна уу? Тийм ээ? Тэгэхээр хүний эрхийг хангах ажиллагаа бид нар энэ бодиттой юм хийхгүй бол монголчуудын нэг нийтлэг юм юу гэдэг гэхээр юм нэг маасан шинжтэй юм дэх дуртай юм болов. Амар том төлөвлөгөө босруулаад гар хүлээ барилцаа зураг авахуулаад цацаал тий. Ингээд нэг гайхамшиг бүтээх гэж байгаа юм шиг. Гэтэл бүх юм нэгээс эхэлдэг юм аа гэдэг бид нар мартчихжээ. Нэг ч гэсэн одоо энэ далд хэлбэрт хүчирхийлэлд өвтсөн хүүхдийг гаргаж ирээд энэ болдгийм байна гэдгийг биеиндээ үзүүлээд урайлаад энэ гаргаж ирснээр бидний хүний эрхийг хангах нь хамтын ажиллагаа эхэлж байгаамаа. Энийг цагдаагийн байгууллага мэдээлээд харин дараа нь цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага энэ хэргийг шалгахад хаан хандж гин гэдэг энэ хөшүүрэг, энэ хууль зүйн хуульд заасан дарамт шахалтууд шал өөр ажиллагаа байхгүй юу? Энэ илэрсний дараах ажиллагаа яриад шүү дээ, тийм үү? Гэтэл энийг илрүүлэхээс өмнөх ажиллагаа хаана хийгдчихэж байгаа юм бэ? Энийг хин хийх ёстой юм. Тэгэхээр өнөөдрийн уулзалтанд ингээд бүр сэтгэл гаргаад өнөөдөр өглөө цуглаад ирсэн та хэд маань энд өөрийнхөө боломжтой хэлбэрээр ямар юу гэдгийг одоо энэгээр үзээч. Магадгүй та хэд маань зарим эрүүгийн хэр дөмгөөлийн тусалцаа үзүүлээд явж байгаа энэ нөхцөлд хүүхэд мэдүүлгээс буцсан эсвэл хүүхдийн онгон хайлс гимтээгүй байгаа нь хүүхэд хүчирхийлэлд өртөөгүйгээс нотлож байгаа нотлох ажиллагаа биш шүү. Энийг бид нар өөрсдөө засуулах ёстой. Зарим тохиолдолд сонин тохиолдол гарч ирсэн. Хүүхдийг мөнгө олох хэрэгслээ болгоод ээж нь одоо ашиглаж ийн л да. Яасан гэсэн энэ хэрэг цагаатсан. Ямар нөхцөл байдал үүссэн гэхээр нөхөр нь салаад хаяад өөр хүнтэй амьдарсан. Тэгэнгүүт нь 13 настай хүүхэд цагдаагийн байгууллага гомд гаргасан. Манай аав намайг хүчнэтдэг байсан гэдэг. За нөгөө залууг авчлаа хорлоо нөгөө нь юурээс үгүйгээд онгой хайсан байсан нь бол бүтэн байгаад байдаг. Тэгээд тэр хүүхдийн мэдүүлэг өгсөн байдлыг үзэхэд 13 настай хүүхдийн хэл ярианы хөгжилд багтахааргүй тэр үйлдэлүүдийг ярьж байна л та. Одоо бэлгийн амьдралын харьцааны талаар. Энийг өөр би таарч юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр та нарын үйлчлүүлэгч 5 настай хүүхэд, 6 настай хүүхэд, 7 настай хүүхэд хэн ч байж болно. Энэ хүүхдийн өөртөөх нь насан тохирсон тухайн үйл явдлыг илэрхийлэх үгийн чадамж гэж байд юм байна. Энэ дээр мэргэжлийн хэл зүйн багшаар бид дүнэлт гаргуулдаггүй учраас хүүхдийг асуугаал гэдэг. Гэтэл тэр 13 настай хүү охины тэр ярьж байгаа тэр бэлгийн харьцааны талаарх мэдлэг насанд хүрсэн хүнийхтэй адилхан болж ирж байна л да. Тэгээ шүүх хурал дээр эцэст нь тэр охин хэлсэн л дээ. Манай хүчнэдэггүй ээж надад үг заач гэсэн гэж. Энэ хэрэгтд харамсалтай нь энэ 13 настай охины энэ яриад байгаа тэр секси харьцааны талаарх энэ үг хэллэг 13 настай хүүхдийн сэтгэхүйд байж болохгүй гэдэг дээр хэл зүүн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас энэ хэргийг шүүх хураач цагаатсан л да. Тэгвэл 5 настай хүүхэд 6 настай хүүхэд гэдэг маань бэлгийн харьцааны талаар өөрийнхөө сэтгэх хэмжээнд болоод өнгөрсөн зүйлийг хүүхэд яг байгаагаар нь буулгадаг. Хэрв энэ талаар худлаа ярьж байгаа бол магадгүй хүүхдийн шилжилтийн насны онцлогын шалтгаалаад худлаар донтоо хүүхэд байна л да тийм үү? Энэ фантази сэтгүүгээр энэ хүүхдийн яриад байгаа юм нь хийсвэр төсөөллөө үнэхээр болж үгүй юу гэдэг бид нар хизээч бид нар энэ хийцэн шинжээчийн дүнэлт гаргая. Энэ хүүхдийн сэтгүүн талаар энэ дүнэлт гаргуулъя гэж хөөцөлддөхгүйгээс л энэ асуудал үүсээд байна. Орон нутагт нэг байгаад байдаг хамгийн амар шүүх төр хэргийг юу гэж буцаагаад байгаа юм гэхээр энэ хэрэг хизээ босны тогтоо гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл 5 настай хүүхэд төрсөн эцэстээ хүчндүүлээ тавьчих жах та цаг хараад тэдэн сарын тэдний өдөр тэдэн цаг тэдэн минут даа намайг хүчин чинь бодоо сууж ах уу. Энэ хүчирхийлэл нь 2-3 жилийн өмнө болоод 2-3 удаа давтагдсан. Тэр хүүхэд баримжаагаар л ярьж байгаа. Мэдээж хизээ хэмтрэх гарцыг тогтоох нь чухал байх. Гэхдээ 5 настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдлаа зурган болон үгэн илэрхийлэлээр хилчгсэн харанхуй байсан гэртийн байсан гэсэн. Гэтэл ямар үйлрэл байсан гэдээ асуухт тэр хүүхэд жишээ нь хавар намар хоёрыг тэр хүүхэд 5 настай хүүхэд ялах уу? 100
хавар хоёрын ялгаа хүүхэд олж ялгаж мэдэх үү? Цаас ороход өвөл болдог, бороо ороход зам болдог. Бид насан дээр явж байгаа хүүхэд. Тийм ээ? Тэгэхээр энэ дээр сэтгэл зүй, сэтгэл судлаач энэ Монголд хаягдчих чиний татаж оруулаач гэж ингээ орлоод байгаа гол шалтгаан юу байгаа юм гэхээр 5 настай хүүхдийн төсөөлөл нь удирдлын чанартай төсөөлөл нь ингэж ярьдаг нэм байдаг тийм үү? Энэ хүүхдийн ярих боломжийн хэмжээ нь энэ цаг хугацааны баримжаа авах одоо чадвар бүрэн суугаагүй. Гэхдээ хүүхэд болсон байдлын талаар энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэл өгч байгаа гэдэг мэрэгжлийн сэтгэл зүйч, сэтгэл судлаачийн дүгнэлт байгаа нөхцөлд энэ тогтох боломжтой асуудал юм аа. Тогтох боломжтой асуудал юм. Дээр нь нэг ирүүгийн ирэг дээр байсан. Тэгээ яг би одоо мөрдөн байцаагчийн нэрийг мартчихад нэг энэ хоёр залуу хүн мөрдөгч байсан. Хоёр залуу хүн мөрдөгч байсан. Тэгээд их мундаг тэр хэргийг шийдүүлсэн байсан. Нэрийг мартцсан байх юм. Би бүр тэр хоёр мөрдөгчийн нэрийг санамаа санагдаад надад олон 100 хэрэг уншсан болохоор өнд тогтоосон. Яасан гэхээр багцны өвчтөц зэрэг дээр аав нь хязгаарч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэнгүүт нь мань хоёр сэтгэл зүйчд хүүхдийг аваачж хагаад сэтгэл зүйчдэр хүүхдээр яриулгүйгээр зураг зурулсан. Зураг гэдэг гэр бүлийн амьдрал өөрийнх нь тухай зургийг зурулахад аавыгаа зурхтаа тэр аимшигтай байдлаар одоо зурдаг. Зарим тохиолдолд тэр ингээд хүүхдийг хүн зураг гэнгүүт нь тухайлбал ингээд чихгүй ч гэдэг юм уу ямар хүн байдлаар зурдаг. Гэтэл сэтгэл зүйн шинжилгээ ухаанд энэ хүүхэд үеийн хүчирхийлэл өрцөн тохиолдолд хүүхдэд хүчирхийлэл өрцөн байдлаа илэрхийлдэг тийм марга гэх олон юм байдаг юм байна л да. Ингэж үзээд энэ хүүхэд хүчирхийлэл өрцөн. Тэгээд тэр болсон үеийн нөхцөл байдлыг хит зурхад тэр одоо юу гэх юм ингээд даавыгаа зураад ингээд шууд дам нь арцаалгаад яг тэр эргэтэн дээр нь гэхэд ингээд хар будаг асгаад те. Тэгэд өөрийгөө болохоор ингээд дандаа ингээд дээш арга газар унтсан байдлаар зурцсан байх жишээ нэ. Тэгэнгүүт нь гэмтэрэг үйлдсэн хүний ерөнхий тэр хэв шинжийг тодорхойлохын тулд хоёр мөрдөгч одоо энэ профайл юм хийсэн байгаа. Мэргэжлийн хүн оролцуулаад тэр нөхцөл байдлын талаар өөрийнх нь секс амьдралын талаар ямар нэгэн байдлаар тийм хэрэг эцэст шийдвэрлэгдсэн хамгийн гол нь бодит жишээ кейс байна болоод бас болдгийм байна гэдгийг бас харуулад байна. Энэнд хоригдсон заалт гэж байхгүй. Хамгийн гол нь энийг бид нар өөрсдөө их ингэж сэтгэж өөрсдөө бид нар энэ дээр ингэж дүгнэлт гаргуулъя, бид нар энэ дээр ингэж хүнтэй уулзуулъя гэдэг хөөцөлтөө байхгүй. Түрүүний хэлсэнчлэн мэдүүлэг хаваажлагын суудаг шүүх хурд оролцдог. Энэ практик халахгүй байгаа цагт бид нар хэзээ ч хүүхдийн эрхийг хамгаалах тухай бүр яриач хэрэггүй болчиход байна. Тэгээ ингээд та бүхэн судалгаатай би өнөөдөр та бүхэнд тоо баримт ярихыг хүссэнгүй. Яагаад гэвэл тоо баримт хангалттай яригдсан тийм ээ. Тэгэхээр зөв нөхцөл байдлын талаар хэдүүлээ яриад ингээд та бүхнийхээ сонирхсан асуултанд хариулъя төхөө. За 18 насны төрөөгөө хүний хүчинтэг гэмтэргийн талаар одоо улсын ерөнхий прокурорын байгууллагаас хийсэн судалгаа түүнээс гарсан одоо наривчлсан зүйлүүдийг тийм ээ тэр тунд одоо бидний одоо сайн тэр болгон сайн мэддэггүй эрүүгийн хэргийг хянан шатуул шийдвэрлэх одоо процесс буюу үйл ажиллагаа түүний явцад гарч ирж байгаа тэр сэтгэл зүйн болоод гэмтэрхний зан төлөв нийгмийн орчин төлөвшлийн гэдэг их олон нууцлаг гэдэг юм уу тэр болгон яригддаггүй бас хүмүүсийн мэдгүй асуудалд ингээд судалгааны үндслэлтэйгээр ингээд гаргаад харилцуулсан өнөрмөө прокурор танд бас баярлалаа. Энэ асуудлыг бас бид нар илүү наривч судалцсныхаа хэрээр ингээд